Хүн анхлан их дэлхийдээр ирэхдээ хамгийн түрүүнд их баригчийн гар дээр ундаг. Тэгвэл өнөөдөр их баригчдын олон улсын өдөр тохиож байна. Монгол улсад өнөөдрийн байдлаар 1115 их баригч ажиллаж байгаа юм. Тэгвэл бид хамгийн анхны хүүхдээ өлгийдэн аваад нулимс туслуулан суугаа залуу хусын анхны хүүхдийг их барьж авсан хүрээ амарч газрын долгормаа их баригчаас энэ удаагийн сурвалжлага бэлтгэлээ. За өнөөдөр бол олон улсын их баригчдын өдөр тохиож байна. Тэгэхээр бид бүхэн яг энэ удаагийн сурвалжилгаа 8025 дахь хүүхдээ их барьж байгаа. За хүрээ амарч газрын их баригч долгормааг онцлог хүргэж байгаа юм ба. За яг энэ дотор бол манай Голдүрийн Баатар маань их барих ажлаа хийж байна. Тэгэхээр би яг өөрөө орохоор нөгөө нэг бас төрж мөрж байгаа эмэгтэй хүн байгаа учраас ухаалтчих гэдэг. Тэгэхээр манай одоо яг их баригч маань гараад ирэх баха. Энэс тэ ерөнхийлөгч болно тийм ээ. Айгоо гой яхан төрсөн. Өөстө гой өгч шүү. За ингээд сая хүүхдээ их барьж аваад ингээд хорвоод мэдлж байгаа нэг айлд аз жаргал бэлгэлээд ингээд хүүхдийн их барьж аваад гарч ирлээ. Тэр гэрүүлд аз жаргал бэлгэлж байгаа гэсэн. Бид нар болохоор нэгсэнтэй их баригч гэдэг хүн маань тэр хүний зөвлөгч, туслагч тий тэгээд тэр төрж байгаа хүний одоо сэтгэл зүйгээр сэтгэл зүйч нь хүртэл болдог юм сайхан мэрэгжил. Тийм болохоор би одоо ингээд 27 дахь жилдээ их баригч гэж энэ хугацаанд энэ мэрэгчлэрээ маш их бахархаж явдаг. 21 наснда анхны үрээнд хэврээд хөлн газар хүрэхгүй суугаа залуухан хосууд олох бэм бишиг Нанди Эрдэнэ нар их баригчийн тухай тэдний ач тусаар анхны төрөлтөө 9 минут авснаа инхүү нулимс туслуулан ярьж байна. Залуухан бэм бишиг эхнэрээ төрөхт нь хажууд нь сандраагүй дог царайлах гэж их хичээсэн гин. Тэр их баригчтай хамт гүнзгий амьсах зөвлөгөөч өгснөө инхүү ярьж байна. Манай ээж бүрөө ээлцэн өмөлцсөн сууж байсан. Би өөрөө анханд л төрөгч болохоор жоохон дүүлж чадахгүй, дүүлж мэдхгүй манай эмчнэр зөндөө зааж өгөөд тэгээд охиноо бараг л бүтээнгээл алдсан. Тэгээд сайн эмчнэртэй, сайн их баригчтай тулдаал охиноо бүр өмгтэн авлаа. Тэгээд нөгөө анхных болохоор бас юм давхцаад, ивгүй, айгаад тэгээд нөгөө нэг эхнэрийгээ бас айлгах юм бол янз бүрийн болчих юм бол өөжтөд бас өөрөө хажууд нь зөрөгтэй сарайлаад жоохон дүлчгээ хараа одоо ингэдэн тэгнэ тэсэр гайгүй төрсэн сайн эмчнэртэй гайванд. Биднийг очиход их баригч маань дөнгөж төрсөн яраг ерөнхийлөгч болох хүү ах хэмээн бэлгшээж байла. Их баригч гэдэг бол төрх эмэгтэйчүүдийн хамгийн сайн зөвлөх сэтгэл зүйч, ээжийнх нь оронд ээж бол сэтгэл санаагаар дэмжих тохиолдолч гардаг. Их баригч Долгормагийн хэлж байгаагаар Монголын залуучууд тийм ч яах алдсан биш гинэ. Тэд ихнэрээ халамжилж төрхтөн дэрэгдэн байгааг харах хамгийн азаргалтай байдаг байна. Мэдээж ажлын ачаал цалин урамшуул багч гэлээ инхүү зүтгэхт нь залуусын нэгэндээ хайртай азаргалтай байгаа явдал уран болдог байна. Цалин бол тэр нь амьдрал тэр нь бүрэлдэхүүн нь муу шүү дээ. Гэхдээ бид хэд чинь ер нь тэрийг тэгэл тэр ямар нэгэн байдлаар амьдралдаа хүргээл тэгэл одоо шүн өдргөө зүтгээл тий ингээл ажиллаад одоо тэгэл өөрсдөө нөгөө мэрэгжилтэд дуртай болохоор зэрэг тэрнийхээ юуг тэгэл хийгээл хүн ардынхаа төлөө эрүүл мэндийн төлөө зүтгэл явчихна.